туулын хурдны замтай холбоотой энэ асуудал төр бол бид нар одоо хян шалах харуу байгуулах гэдэг төсвийн байнгын орон дээр харамсалтай нунлаа. Тэгэд энэ бол өөрөө ингээд ямар том эрх ашиг байгаа вэ гэдгийг харагдаж байгаа. Ажлын даалгавар нь гүйцэд гараагүй хахад 2.3 их найд гэж яригадаад байгаа. Гэтэл ажлын даалгавар болон бусад бүх судалгаанууд нь гүйцэдэд ирэхэд 2.3 их найд гэдэг тоогон дээр баригдахгүй. Энэ маань ахаад нэмэгдээд явах уу гэдэг чинь өөрөө эрсдэл дагуулсан асуудал. Тэр утгаараа их хурал дээр уг нь бол бид нар одоо ажлын хэсгээ байгуулад хянах ажлаа хийх л ёстой байсан гэж миний зөвд бол харж байна. Тэгэд ингээд ямар нэгэн байдлаар одоо жишээ нь хятад улсаас нүүрсний одоо нүүрс 300 тэрбум төгрөгөөр худалдаж аваад байна. Манай Монгол улс ч одоо ямар их нүүрстэй улс үлээ. Энэ буруу юм а гэж хэлэн гот бас ингээд хэвлэлээр надлаад ярьжсэн. Туулын хурдны замтай холбоод 2.3 их найдын ийм том бүтээн байгуулалт төр судалгаа төсвөл тэзүүн хангалтгүй байх үед ингээд хийж байна гэдэг чинь бас буруу гэл. Ингээл энэ ийм юмнуудыг бол ингээд хараад байгаа. Гэхдээ миний бодлоор бас иргэд маань одоо мэдээллийг бас тэнцвэртэй байдлаар хүргэж аваасаа гэж бодож байна. Ажлын хэсэг байгуулахыг бол хүчтэй бэлдсэн шүү дээ. Энд дээр үгүй харин би бас гайхалгаа л да. Ягаад тэгэхээр улсын хурлчин өөрөө одоо төсвийн зарцуулалт төр хяналт шалгалтаа хийх одоо үндсэн чиглэлтэй функц нь байгаа. Тэгэхээр Монгол Ардын намын гишүүд бол энийг дэмжээгүй. Арчилсан намын гишүүдээс бол санаачлаад энэ дээр туулын хурдны замтай холбоотойгоор бол ажлын хэсгээ гаргаад нуугаад ах зүйл байхгүй. Хянаад ажиллаад явчаа гэдэг зүйлийг л бол тавьж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө одоо яг булхайгаа яагаад ингэж яахтар одоо хүчтэй нууж байгаа юу гэдг нь бол маш том эрх ашиг байна гэдг нь бол харагдчихлаа л да. Одоо ChatGPT-гээс харсан ч гэсэн 2.3 их найдаар хийж байгаа энэ төсөл чинь өөрөө санхүүгийн засгийн үндэслэг байна гэдгийг бид нар оруулаад харахаар харж болж байна шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа ерөн зүгээр яагаад нийслэл дээр тэр олон албан хаагч нар тэр олон төслийн нэгжүүд байдаг. Энэ хүмүүсүүд нь судалгаа тооцоогоо бүрэн хийгээгүй юм байж ич зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаа эхлээд яваад байгаа юм бэ. Тэгэхээр энэ дээр чинь бид бүхэн бол зайшгүй хяналт тавьж ер нь бол одоо төр зогсоосон гэдэг нэртэй байгаа. Гэхдээ магадгүй хэсэг хугацааны дараа хуульд нийцүүлсэн гэдэг агуулгаар энэ төслийг бол үргэлжлүүлээд явахыг бол мэдэхгүй байна. Гэхдээ бид бүхэн хуульд нийцүүлэхээс гадна хамгийн гол нь энэ өнөөдөр цаг хугацаанд ач холбогдлын ирэм дараалал нь мөн үү гэдгийг хармаар байна. Манай Улаанбаатар хотын тулгымдсан асуудал бол эрчим хүч гэдгийг энэ үйл бид бүхэн харлаа штэ. Бид бүхэн нэг цахилгаан станцуудынхаа засварыг хийж чадахгүй 300 тэрбум байхгүй гэж сууж исэн хүмүүс өнөөдөр 2.3 их найдаар хурдны зам барьж байна гэдэг чинь эрүүл ухаанд байхааргүй асуудал болчиход байна л да. Тэр утгаараа бид нар ач холбогдлоо харах ёстой. Улаанбаатарчуудад өнөөдөр хамгийн түрүүнд юу дутагдж байгаа вэ? Ямар хэрэгцээ шаардлага байгаа вэ гэдгийг тэр авах юм бол эрчим хүч болон дулаан хангамж бол хамгийн түрүүнд орж ирнэ гэж миний зүгээс бол харж байна. Одоо нүүрс тэгээд энэ туулын хурдны замыг хүндгээр тань руу дайрсан одоо их дайлтууд ирдэг. Энэ дээр та яаж хүлээж авч байгаа? Гэхдээ харин одоо ер нь нэг юм өнгөрсөн өвлөөс эхэллээ энэ Улаанбаатар хотод бүх найрамдагчдад ард улсаас 300 тэрбум төгрөгөөр нүүрс худалдаж авсан. Тэгээд түлээд дуусчлаа шүү дээ. Тэр 300 тэрбум төгрөг одоо өнөөдөр байхгүй болсон. Энэний хооронд үйлдвэртэй байсан бол бид нар өөр байх байлаа. Энэний хооронд ядахта цахилгаан станцуудын янзлсан бол өөр байх байлаа. Энийг гаргаж ирээл явахаар би ч одоо Монголын одоо хамгийн муу шиг болчиход байна л да. Тэгэл одоо туулын хурдны зам дээр ч гэсэн өнөөдөр хурдны зам барих гэдэг тэр агуулгаас хамгийн урьдад харахад яг Улаанбаатарын шууд шийдэх ёстой асуудал мөн үгүй байгаа тань. Бид бүхэн чинь өнөөдөр шийдэх ёстой тулгамдсан маш хүнд асуудлуудтай яаж тогтоо байх уу гэдэг дээрээ тулцсан байж хат чинь энэ асуудлыг бол шийдэж байгаа. Шийдэх гэж зүтгүүлээд байгаа нь өөрөө буруу. Тийм учраас одоо над руу яаж дайрсан бай. Би бол энд бол шаардлагатай юмуд бол хэлээд явна. Арчилсан нам дээр бас нээлттэй хилцүүлэхийн зохион байгуулсан байгаа. Тэгээ тэр утгаараа бол эн чинь нэг эрүүл ухаан бас энэ уст байх хэрэгтэй байх гэж бодож байна.